бас нэг энэ яг баримт болж үлдсэн үг мэдэхгүй байна. Мөнх хааныг яг хаан ширээ суух ёслол дээр уулын хүүд ассасинчууд дарамтлсан утга хүрхээд юм захиа ирсэн гэсэн. Тэрэнд мөнх хаан маш их хилэгнээд энэхэд энэ ассасинчуудыг заавал дараараа бүрэн дарж дуусгаараа гэж хүлээгүү даалгавар өгсөн гэсэн. Энэ яг баримт болж үлдсэн. Энэ баримт болохоор Урбрукийн дурсгал дээр бол зүгээр ийм цуурхал хар хоринт харсан. Нэг 400 зүсээ хувиргасан тийм алуурчууд те ассасинчууд хар хоронд ирсэн мөнх хааны амь насанд халдах гэж өгдөг тийм цуурхал бол хар хорон хотод бол тархсан байна гэдгийг бол Урбрук бичүүлдээсэн байдаг. Өмнө нь ассасинчуудаас Гүйг хаанд захидал ирсэн, элч ирсэн. Тэ элч ирсэн. Тэгвэл тэр захидлын утга нь бол ямар нэг тийм занал хийсэн тийм бол утга байгаагүй. Гэхдээ Гүйг хаан бол тэр захидлын хариуд бол асар их ууралж хараагаад та нарыг бол заавал яг уу дарна. Та нарыг заавал сонино гэд ингээд элчийг хөөж явууллаа. Загнаж доромжлоод хөөж явууллаа гэж. Тэгж бол сурвалж дээр бол гардаг. Тэр Урбрукийн мэдэн дээр бол одоо тэгж амь насанд талдах гэж ингэж хүмүүс ирж байна гэж. Хамгийн гол монголчуудын дургууг нь хөргөссөн ассасинчуудын өмнө бол тэр баруун зүгт байсан Иранд байсан монгол цэргийн Чормгон хорчийн удирдсан монгол цэргүүдүүд Цагаадаа гэдэг нэртэй жанжиныг ассасинчууд хорлж алсан. Өөрөөр тэр жанжин гээд алагдсан нууцаар одоо хорл амь насанд халдсан тэр хүмүүс нь бол ассасинчууд байсан гэж үздэг. Тийм учраас тэр үеэсээ бол ерөөсөө монголчууд Гүйг хаанч дээр мөнгөч дээр ерөөсөө л цусан өшөө гэж тэрнийг үзсэн ассасинчуудыг заавал дарах ёстой. Найрамдах тийм ямар ч болцол бол байхгүй. Тийм учраас бол Гүйгийг тэр явахт нь мөнхийн захиасан дээр Багдадын халифыг бол дагуул өршөө дагахгүй бол байлдан эзэл харин ассасинчуудыг бол ямар ч тохиолдолд үнсэн товрох болно. Тийм учраас тэр ассасинчуудыг хүлээгүү дарсны дараа хуршаах гэдэг энэ Рукнаддин хуршаах гэдэг тэр толгойлогч нь хар хорин руу явуулахад хар хором руу явуулахад хөргөлгөөр мөнх хаан ийм одоо хэрэггүй хүмүүсийг надад ингэж явуулж явах ямар хэрэг байна гэдэг. Тэгээ хангаан нуруу хавьд тэрнийг замдан цаазаллаа гэдэг сурвалж дээр бол тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэгээ Марко Пологийн тэмдэглэл дээр ассасинчууд яаж тэр залуучуудыг өөрийнхөө тий бүлэглэлдээ илсүүлдэг яасан тэрний талаар үлдээсэн байдаг шүү дээ. Тэр бол ер нь яг Марко Поло бол 1200 тэр Ил хаан тус байгуулагдж байх үед Иранаар өнгөрөхдөө бол тэр домог жоохоо тэр хууч яриаг бичиж сонссон юм шиг байна. Тэнүүгээр бол ассасинчууд бол ор хавийн хот тосгод руу дайрахтаа нөгөө хүнийг нэг залуучуудын олзлохдоо ухаалдуулдаг, аллаа гэд ухаалдуулдаг сэрэгтэй тэр ассасинчуудын аламут гэдэг юм тэр цайдад сэрдэг. Тэгээд тэр цайзаа бол ерөөсөө нэг ёсны тийм диважингийн хуулбараар хийсэн. Өөрөөр диважин гэж ямар байдаг гэж өгүүлдэг. Тэрнийг аль болох бүтээх гэж оролдсон. Хамгийн тансаг хоол, ариг, дараас хар тамхи, эмс охид юу гэдэг хүний жаргал хүсч болох бүх юмыг бүрдүүлсэн. Тэгээд завсар загуу хар тамхи хэрэглүүлээд диважин энэ гэж итгүүлээд тэгээд дараа нь даалгаврыг нөгөөд за одоо чи даалгавар гүйцэтгэж тэр хүнийг алаад шууд амиа хорол газар дээр нь тэгэхээр чинь яах вэ гэхээр тэр диважин гэдэг чинь бол хүн жишээ энээс ч бүр гоё юм байдаг те шууд диважинд очино гэж ингэж итгүүлээд хар тамхинд орцсон өнөөдөр хүртэл хар тамхинд орсон хүн хар тамхины төлөө ямар хэрэг хийдэг вүлээ те тэгээд ингэж хийлэгдэг байсан гэж тэр байтугай одоо тэр Селжукийн үед Селжукийн султан нэг хоёр тийм ассасиныг амьдаар нь барьж аваад амьдаар нь шатаасан юм байна. Өчөг өгөхгүй болохоор амьдаар нь шатаасан. Тэгээ шатаж байхдаа бол тэр хоёр ассасин бол бүр бид нар Хасан Саббахын цэргүүд байна гэдээ бүр тачхантлах хөхөрсөөр байгаад шатаж өгсөн. Огт тийм өвдөх тийм мэдрэмж юу бол байгаагүй. Тийм учраас бол их Селжукууд бол сүрдсэн гэж ийм хүмүүс байсан. Учраас бол тэр тухайн үед орох доронтод хамгийн гол нь тэр аллах тэр бүх юмараа нууц ажиллагаа явуулгаар бол алдаршсан ийм бүлэглэл байсан. Юуны хувьд бол хамгийн анх бол эдгээр чинь үүсэл нь бол исламын шин үүсний дараа бол шиит сүннит гэдээ хоёр хуваагдж байгаа шүү дээ. Алигийн шүтгэгчд нь шиит болоод Абу Бакрыг шүтгэгчд нь сүннит болоод. Тэгэхээр тэр шиитүүдийн нэг хэсэг нь Египтэд очиод улс байгуулсан. Тэгэнгүүт тэрнийг Омияд Аббасид энтерийн үед дараад Египтээс хөөхтөн одоогийн өнөөгийн Ливаны нутаг
бол Жабала Кебир гэдэг их нурууд гэдэг тийм хойц сэр хамарсан энэ нуруу тийм өндөр уулын бүс байд юм байна л да. Тэнд үлдээд тэгээд дараа нь тэдний үзэл санаа нь тэр чин шиитийн 12 имам гэж. Тэрний 7 дахь имам Исмаил гэдгийн сургаалыг дагагчд болоод тэг Исмаилитууд гэж нэрлэдэг. Тэгээд Иранд тэр үзэлтэнд тархахад Иранд бол улсаа эртнээс нас шиитийн бол том голомт байсан. Ком Исфахан Машхад гэдэг 3 том. Тэнд дундаас Исфахан дахь тэр шиитүүд дундаас Хасан Саббах гэдэг хүн тэр Исмаилийн шүтлгийг дэлгэрүүлээд одоо тэр юунаас нөлөөлж штэ тэр Ливан тэр Бейрутын тэр үзлээс ингэж аваад тэгээд нөлөөлөд Исфаханаас тэр Селжук эсрэг одоо тэр тухайн нийгэмдээ гадуурхагдсан учраас Мазандран уул гэдэг хойд Ираны тэр ууларх нутагт гарч Хасан Саббах 11 дугаар зууны үед бол энэ сургаалыг үндэслэсэн. Өнөөдөр бол энэ ассасинчуудыг бол тэгээд голомтоор нь дарсан нь бол хүлээгүй хаан. Гэтэл эдний шүтэн бишрэгчд нь бол бас зүхтаагаад тухайн үед монголчуудын хяналтанд ороогүй байсан энтэг рүү зүхтааж гараад дараа нь энтэгээс Афганистанд буцаж орж ирсэн. Өнөөгийн Афганд бол одоо эднэрийн Исмаилитууд бол албан ёсоор байж байна. Тэр байтугай Исмаилитуудын сүүлчийн одоогийн байгаа хаан хүртэл угсаа залхамжил нь хэвээрээ явж байгаа. Одоогийн байгаа хаан Ага хаан гэдэг хүн бол Канадад амьдарч байна. Мөн Лондонд нэг том оффистой. Афганистаны нөгөө нэг нинжа гэдэг юм уу одоо гараар бичил алтны уурхаг хяналтандаа байлгадаг нь бол Ага хааны бизнес. Тэр утгаар Замбраагүй баян хүн. Ага хааны асар том цуглуулга байна. Өнөөдөр Канадад бол асар том музей байна. Ага хааны музей гэдэг. Одоо манай үзэгчид зүгээр Google дээр Ага хаан музей гэж бичих юм бол шууд вебсайт нь гараад ирнэ. Тэнд ил хаадын асар олон дурсгалууд бол байна. Тэнд дундаас ил хаадээс үлдэж очирсан цөөхөн Монгол дээлнүүдийн нэг нь тийм Монгол дээл бол Ага хааны музейд одоо өнөөдөр хадагдагдаж байна. Тэгэхээр тэр Ага хааны санхүүжүүлдэг түүхчид дундаас бол Фархад Дафтари гэдэг түүхч бол ассасинчуудын тухай одоо судалгаа хийдэг. Англид амьдарч байгаа. Кембрижийн байна уу Оксфордын том судлаач байгаа. Энэ хүн бол өнөөдөр яг Ага хааны дэмжлэгээр санхүүждэг гэдэг утгаараа ч юм уу ассасинчууд бол тийм террорист байгаагүй. Хамгийн гол нь шиитүүд гэдэг чинь үеийн үед доромжлогдож ирсэн үеийн үед буруу номтон гэгдэж ирсэн учраас эдний жоохон хийсэн үйл хэрэг нь л нөгөө нэг улам хөөрөгдөж ингэж цуурхал тарддаг байсан. Энд дөр бол зүгээр жирийн шийтүүд байсан гэдэг тийм концепцоор бол одоо Фархад Дафтари гэж хүн одоо өнөөдөр ном бичээд ингээд явж байна. It's